зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 5 сарын охины ордны 6-ыг нар сар мандалд ордороо сонсоорой. За 5 сарын 1-ээс 6 сарын 7-ны хүртэл сугар гараг охины ордны 8 дугаар гэр дээр байрлана. Ингэснээр охины ордныхны мөнгө санхүү ашиг орлого нэмэгдэх бүрэн боломжтой. Өөрийн хөдөлмөрийн үр шим, за мөн гэр бүлийн хамтрагчдын цалин мөнгө, орлого ашиг, за мөн банкны зээл, бүтэх, татварын буцаан олголт авах, зарим нэгнийх нь хувьд өв залгамжлал авах, за зарим нэгнийх нь хувьд түнш холбоо харилцааны мөнгө, за зарим нэгний хувьд хэн нэгэнд зээлдүүлсэн мөнгөө буцаан авах зэрэг эдгээр зүйлсүүд дээр санхүү мөнгөний урсгал нэлээд наашилж энэ зүйл дээр сугар гараг маань охины ордныхонд нэлээдгүй нөлөөлөл дэмжлэг үзүүлэхээр харагдаж байна. За мөн зарим нэгнийх нь хувьд дотн харилцаа бэлгийн үйл ажиллагаа идэвхжээр харагдаж байна. За 5 сарын 4-өөс дэлхийн банк гараг маань буцах хөдөлгөөнд байгаа. За энэ үеэр охины ордны ажил төрөл, эрүүл мэнд, за мэдлэг мэдээлэл их зэрэг зүйлдер илүүтэйгээр нөлөөлөл үзүүлэхээр харагдаж байна. Зарим нэгнийх нь хувьд 10 сарын 14-ний хүртэл өдөр тутамд хийдэг байсан үйл ажиллагаа өөрчлөлт орж магадгүй юм. За зарим нэгнийх нь хувьд ажил мэргэжлийн холбоотой мэргэжил дэвшлүүлэх, мэдлэг мэдээлэл илүү өргөжүүлэх, за эсвэл зарим нэг нь хувь хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, илүү цагаар ажиллах ч гэдэг юм уу. Ямар ч байсан ажил төрөлтэй холбоотой нэлээдгүй өөрчлөлт гарч магадгүй харагдаж байна. Тэгэхээр 5 сарын 10-наас 27-ны хооронд бод гараг үхрийн орд дээр буюу охины ордныхны 9-р гэр дээр гарч байгаа. За энэ нь гадаадаас харилцаа холбоо тогтоох, мэдээлэл ирэх, за зарим нэг нь магадгүй визний хариу хүлээж байгаа бол энэ үеэр ирэх, за зарим нэг нь гадаад руу аялах, ажиллаар явах, гадаад орныг зорих, зарим нэгнийх нь хувьд гадаадаас сургалт судалгаа хийх, за зарим нэгний хувьд гадаад өөр орноос үйлчлүүлэгч авах, ярилцлага авах, сургалт судалгаа мэдлэг мэдээлэл хийх, ном бичих, зар сурталчилгаа хийх, эсвэл хуулийн бичиг баримттай холбоотой ажил хийх зэрэг гадаад орны хүмүүстэй харилцаа холбоогоо илүү өргөжүүлэх, тогтоох тал дээр нөлөөлөхөөр харагдаж байна. 5 сарын 12-нд бүтэн сар хилэнцгийн орд дээр гарч байгаа. За бүтэн сарны нөлөөллөөр 5 сарын 9-өөс 15-ны хооронд охины ордныхны хувьд сургалт хийх, ур чадвараа дээшлүүлэх, за зарим нэг нь тээврийн хэрэгсэл худалдан авах, эсвэл худалдах, борлуулах, за зарим нэгнийх нь хувьд ах トゥ хамаатан садантайгаа холбоо тогтоох, уулзах, уулзрах, баяр наадам тэмдэглэх зэрэг үйл явдлууд дээр нөлөөлөл үзүүлэх нь байна. За 5 сарын 27-ноос шинэ сар охины ордны 10 дугаар гэр дээр байрлаж байна. За тэгэхээр шинэ сар охины ордныхны карьер, ажил амьдрал, за амжилт, зорилго, өөрийн мэргэжил боловсрол, ажлын байран дээрх өөрийгөө бусдад илүү их таниулах, мэдрүүлэх, за эсвэл ажлын байран дээр ямар нэгэн зохион байгуулах зүйлийг хийх, за эсвэл ажлын байран дээр бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх. За тэгэхээр зарим нэгний хувьд хувийн бизнес өөрчлөх, илүү их сайжруулах, за зарим нэгний хувьд төсөл хийж байгаа ажлын гүйцэтгэлээ илүү их сайжруулах, за зарим нэгнийх нь хувьд одоогийн хийж байгаа ажлаа өөрчлөх, солих, сайжруулах, одоогийн байгаа ажиллаж байгаа офис өрөөгөө шинчлэх, солих, зарим нэгний хувьд карьер ахих, тушаал дэвших гэх мэтчлэн ажил карьерийн зүйл дээр та бүхэнд нөлөөлөл үзүүлэхээр харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд гэр бүл, үр хүүхэд, гэр бүлтэй холбоотой жижиг сажиг зүйлсүүд
гарч иж магадгүй. За зарим үнэхээр нэг цөөн хідэн хүнд нөлөөлөх зүйл нь юу вэ гэхээр зарим нэгнийх нь хувьд гэрлэх, зарим нэгнийх нь хувьд гэрлэлт салгах ч гэдэг юм уу. Зарим нэг охины ордныхонд гэрлэлттэй холбоотой асуудал шийдэж магадгүй харагдаж байна. 5 сарын 27 оноос Бод гараг маань Үхрийн ордноос Ихрийн орд руу шилжиж байгаа. За энэ нь охины ордныхны 10 дугаар гэр дээр. За 10 дугаар гэр дээр баримт бичиг, захидал, мэдээлэл, баримт бичигтэй холбоотой чухал зүйлсүүд дээр нөлөөлөх нь байна. 5 сарын 26-наас за үргэлжлүүлээд дараагийн 3 жилийн хугацаанд Санчир гараг маань охины ордныхны 8 дугаар гэр дээр гарч байгаа. За тэгэхээр 8 дугаар гэр маань мэдээж хэрэг мөнгө санхүүгийн гэр байгаа. Ирэх 3 жилийн хугацаанд охины ордныхонд Санчир гараг мөнгөний хувьд хэрхэн нөлөөлөх вэ гэхээр зарим нэгнийх нь хувьд эцэг эхийн мөнгөөр эсвэл нөхрийн мөнгөөр ч гэдэг юм уу, эхнэрийн мөнгөөр ч гэдэг юм уу, за хамтрагч эсвэл аав ээж хин нэгний тусламж дэмжлэгээр явж байсан бол ирэх 3 жилд өөрийн хүчээр орлого мөнгөтэй болно гэдэг юм уу. Зарим нэгнийх нь хувьд гэр бүлийн мөнгө, хамтын мөнгө байсан болвол энэ нь яаж өөрчлөгдөх вэ гэхээр одоо та зарим нэг нь гэр бүлээ салгаад өөрийн одоо хувийн ашиг орлого, хувийн олж хөдөлмөрлсөн мөнгөөр амьдрах. Зарим нэг нь магадгүй банкнаас зээл авах, зарим нэг нь магадгүй үр хөвгөдтэй болох. Тэхийн болвол мэдээж хэрэг зарлага нэмэгдэхийн хэрээр орлогоо нэмэх шаардлагатай болно. За зарим нэг нь эсрэгээр ганц бие хүмүүс байсан болвол хүнтэй сууж гэр бүлийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх. Зээлтэй байсан хүмүүс энэ хугацаанд зээлээ хаагаад зээлгүйгээр амьдарч эхлэх гэдэг юм. Ямар ч үсэн өнөөдрийн хүртэл таны санхүү мөнгөний төлөвлөгөө яг ингээд сар бүрийн орлого ашиг ямар нэгэн хэмнэлээр явагдаж байсан бол ирэх 3 жилдээ энэ бүх өөрчлөлт орж эхлэх нь байна. Одоо бусдаас дэмжлэг авч амьдарч байсан хүмүүс маань өөрсдийн хөдөлмөрөөр мөнгө олж эхлэх. За эсвэл өөрөө хөдөлмөрлж байсан болвол нэмэлт ашиг орлого нэмэгдэх, нэмэлт дэмжлэг орж ирэх. Зарим нэг нь зээл авах, зарим нэг нь зээлээ хаах гэдэг юм уу, зарим нэг нь үр хөвгттэй болох ч гэдэг юм уу. Ямар ч үсэн санхүү мөнгөний тал дээр маш их өөрчлөлт гарч ирэхээр харагдаж байна. Санчир гараг энэ хүртэл 5 сарын 26-ныг хүртэл охины ордныхны 7 дугаар гэр дээр байршиж байсан. 26-наас хойш 8 дугаар гэр дээр мөнгө санхүүгийн гэр дээр ирэх 3 жилийн хугацаанд байршин. За 5 сарын 26-ныг хүртэл 7 дугаар гэр дээр байршихдаа зарим нэг охины ордныхны хувьд эрүүл бус харилцаанд байсан эсвэл гэр бүлийн таагүй уур амьсгалтай байсан бол энэ нь өөрчлөгдөх нь байна. За зарим нэгнийх нь хувьд үнэхээр эрүүл бус харилцаанд байсан хүмүүс харилцаагаа зогсоохоор харагдаж байна. За ингээд үргэлжлүүлээд Таро мэргийн хамттай хийцгээе. Таро мэргийг нарны ордороо сонсороо гэж зөвлөе. За Таро мэргээр ажил мэргэжил карьерийн хувьд 8 of Pentacles гарч ирсэн байгаа нь энэ сард тууштай уйггүй хичээж зүтгэж ирсний үр шимийг та мэдрэх болно. За зарим нэг нь суралцах, судлах, мэдээлэлээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө ирээдүйн том карьерийн төлөө бэлтгэж, хөгжүүлэх, сайжруулах энэ зүйлтүүд дээр анхаарахаар харагдаж байна. За Six of Wands нь бол таны хөдөлмөрийг бусад хүмүүс үнэлнэ. Одоо таныг үнэхээр чадвар мэдлэгтэй чансаатай гэдэг чинь үнэлэх хүмүүс гарч ирэхээр харагдаж байна. Тэгэхээр та амжилтаа тэмдэглэн, олонний хүнд хайр хүндэтгэлийг хүлээн, зам өөртөө бахархах ийм сайхан зүйлийг та мэдрэх болно. За яг хуу Justice гарч ирсэн нь бол угаасаа охины ордныхон чинь шудраг, ёс зүйч хүмүүс байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийн энэхүү шудраг зөв гэсэн зүйлийг хийх ёстой гэсэн бодлоо баттай зогсоорой гэсэн үг. За тэгэхээр нөгөө талаасаа бол гэрээ хэлцээр хийх, сургалт, семинар хийх, за зарим нэг нь магадгүй шалгалт, шүүлэг өгөхч байд юм уу. Ийм зүйлүүд гарч магадгүй юм ажил карьерийн хувьд. За зарим нэгнийх нь хувьд эрх зүйн асуудал
холбоотой зүйлс гарч иж магадгүй. Тэгэхээр бичиг баримт зүйлсүүдээ шалгаж үзээрэй гэж хэлмээр байна. За хайр дурлалын харилцаан дээр Three of Cups гарч ирсэн байгаа. За энэ нь найз нөхөдтэйгээ ч юм уу, за эсвэл зарим нэг нь ямар нэгэн баяр наадам дуурайдах, баяр хөөр тэмдэглэх. За зарим нэгнийх нь хувьд айгүй сан гэрэл гэгээтэй шинэ харилцаа үүсгэх, зарим нэг нь шинэ хүнтэй танилцах, шинэ танилтай болох тийм ээ. Devil гарч ирснээр за зарим нэгнийх нь хувьд гинтийн хин нэгнтэй танилцах. За тэр хүн нь магадгүй маш хүчтэй одоо сэтгэл төрүүлдэг, сэтгэл татам тийм хүнтэй танилцах тийм. Тэр хүнд одоо дөнгөж танилцж байгаа мөр хүчтэй татагдах ч байд юм уу. Гэхдээ энэ хүнийг сайн хүн, зөв хүн мөн эсхийг сайн бодож шалгах хэрэгтэй. За Empress гарч ирсэн нь осуудын хувьд хайр халамж, за гэр бүлийн халуун уур амьсгал, халуун дулаан мэдрэмж, сэргээх ч гэдэг юм уу. За зарим нэгнийх нь хувьд жирэмслэх магадлал 5 сард өндөр байна гэж таро карт маань хэлж байна. За энд мөн астрологийн 6 дээр эрүүл бус харилцаа, токсик харилцаа байгаа бол тэр харилцаа 5 сарын 26-ныг хүртэл санчир гарагийн нөлөөллөөр эцслэх болвол таро картн дээр ч гэсэн дид карт маань эрүүл бус харилцааг дуусгар болохоор харагдаж байна. За дараа нь санхүү ажил мэргэжлийн хувьд Ace of Pentacles гарч ирсэн нь маш сайхан шинэ ажил, шинэ эхлэл, шинэ боломж, зарим нэгнийх нь хувьд карьер, мэргэжил албан тушаал ахих, зарим нэгнийх нь хувьд орлогын их өсөр нэмэгдэх, илүү их ашиг олж эхлэх. За мөн Fool карт маань байгаа нь ажил албан тушаалаа өөрчлөх, шинжлэх, солих хүмүүс нэлээдгүй гарч ирж магадгүй юм шиг харагдаж байна. Гэхдээ ажил мэргэжлээ солихдоо үнэхээр зөв ажил хийх, одоо танд тохирох хэсгийг сайн шалгаарай гэж, одоо сайн бодож тунгаагаарай гэж хэлмээр байна. Justice гарч ирсэн нь альва шийдвэр гаргахдаа маш бодтой, хариуцлагатай зөв шийдвэр гаргах, за мөн хууль эрх зүйн бичиг баримтыг маш сайн нарийн тунгааж уншиж нэгтэлж үзээрэй гэж хэлмээр байна. За сэтгэл зүй хувь хүний хөгжлийн хувьд Tower карт маань гарч ирсэн нь за гинтийн өөрчлөлт болох, за эсвэл үнэнтэй нүүр тулгарах, зарим нэгнийх нь хувьд бодож төлөвлөж дотроо бодож явсан зүйл нь өөрчлөгдөх. Хэдийгээр энэ зүйл бүтлгүүцсэн ч гэсэн энэ зүйл танд эерэг зүйлийг авчрах болно. Тэгэхээр санаа зовох зүйлгүй. За Fool карт маань гарч ирсэн нь өөрийгөө дахин нэх боломж гарах, шин зүйлийг мэдрэх. Empress карт маань дулаан тайван амгалан орчинд өөрийнхөө эрчим энерги, эрч хүчийг сэргээж, дасгал хөдөлгөөн, бясалгал хийж, өөрийгөө амар тайван байдал дээр илүү анхаарч, сайн сайхан зүйл дээр төвлөрөөрэй гэж зөвлөж байна. Тэгэхээр охины ордныхондоо миний хийсэн таро мэргээр та бүхэнд шинэ боломж, амжилт, карьер ахих боломж, баяр баясгалан, сайн сайхан зүйлүүд энэ сар тохиох болно. Миний зөвлөгөөгөр бол зарим нэг нь муу зуршлаасаа салах, за эрүүл бус харилцаанд байгаа хүмүүс эцэслэн шийдэх, үнэнтэй нүүр тулах, шин замыг эхлэх, шин хүсэл мөрөөдөлтэй болох зэрэг сайн сайхан зүйлсүүд дээр төвлөрч, сайн сайхан зүйлсүүдийг өөртөө манифест хийж дуудаарай гэж зөвлөмөр байна. За ингээд дараагийн мэрэг хүртэл түр баяртай.